1997 онд гарсан Perfect Blue бол биднийг тайвшруулж, толгойг эргүүлж, бас үнэхээр нуруугаар хүү даалгуулж чадсан юм. Угаасаа ер нь бол нэлээд л алдартай, үзэж байгаагүй ч гэсэн харж байгаа хүмүүс цөөхөн байх. Миний 5-6 жилийн өмнө анх үзээ. Тухайн үедээ бол нэлээд confused-лаад үйл явдлын тэр цаад хүрэх гээд байгаа мессеж эдрийг нь нөх ойлгоогүй ч гэсэн ямар ч тааш нэлээд тавгүй тухгүй мэдрэмж төрүүлж ирснийг бол та санаж байна. Тэгээд саяхан энэ бичлэгийг хийхэд бол дахиж үзээд бас дээрэс нь хэд хэдэн ютуберуудын бичлэгийг ухаж судалж ижил нэг юм бүрэн гүйцэд ойлгож авсан. Тэгээд өнөөдрийн бичлэгээр бол би аниме үйл явдлын нэг үрчтэй ярихгүй. Ерөнхий агуулгын давчгаар хамгийн гол нь өөрийнх үзэл бодол сэтгэлдлээр тэрэн дээрээ дүгнэлт хийгээд явна гэж ойлгож байна. Тийм болохоор энэ бичлэг баг анимег нь аль хэдийн үзсэн хүмүүсээр үлгсэн гэсэн үг. За анимийн гол дүр Мима гэдэг охин болохоор ерөнхийдөө залуу pop idol. Тэгээд карьераа илүү өсгөж, илүү хүчтэй карьертай болохын тулд айдлахаа болоод жүжигчин болох замлыг сонгодог. Наач манай хүн өөрөө ерөнхийдөө шинэко болохоор найруулагчны илэг бариад нөгөө хинж тоглохыг хүсэхгүй тийм хүчнэтүүлдэг сценэд эртэл тоглохоос өөр аргагүй болж байгаа хгүй. Тэнгүүт нөгөө хуучин айдл явах үеийнхэн фэнүүд нь өөрийн шүүмжлээл үзье ядаа. Манай хүн ч гэсэн ингэхэд би ерөн зөв юм хийгээд байна уу, буруу юм хийгээд байна уу гэж өөртөө зөрчилдөөд тэр бүр даамжраад баг багаар сэтгцийн өөрчлөлттэй гэмтэлтэй болж байгаа талаар аним. За тэр хурдхан амжилттай жүжигчин болохын тулд нүцгэн хүчндүүлж байгаа сцен тоглох хэрэгтэй болж байгаа эсгээс нь бид мөрөөдөл золиос шаардлагатай гэдэг санааг авч үзэж болно. Тэр найруулагч зохиолж идэрт нь бол Мимагийн нүцгэн тоглохыг зөвшөөрнө үгүй юуны хамаагүй шүү дээ. Мима зөвшөөрөхгүй байлаа гэхэд дахиад өөр нэг охин олоод тоглуулчихна. Харин Мимагийн хувьд болохоор энэ нь маш хамаатай. Хийчих юм бол жүжигчин болох гэдэг мөрөөдөлтөө нэлийн том алхам хийх ч гэсэн өөрийнх нь тэр өдийг хүртэл олж авсан нэр хүнд, бусдад үнэлэгдэх үнцэн, өөрийнхөө бахархал зэрэг гээд нийлээл олон зүйлсийг золинд гаргаж байгаа хгүй. За тэр үнцэн гэж ярьсан дээрээ дэлгэрүүлэх юм бол дэлхийд даяар нэг тийм нийгэмд эрэгтэй үнцэн, эмэгтэй үнцэн гэсэн баг нийтээр хүлээн зөвшөөрдөг болсон хийсвэр тодорхойлт байдсан шүү дээ. Эрэгтэй хүний хувьд болохоор өөрийн сул дорой байдлаа харуулвал үнцэн нэг болчихно. Эмэгтэй хүний хувьд ягаад ч юм зүгээр би энэ үнцэнтэй холбогдчихдаг. Би ихтэй тэр логик хийрээс ойлгодог байхгүй юу? Come on man, бид нар бүгдээрээ л нүцгэн төрсэн бүгдээрээ л адилхан л би хаа эдэрхтнүүдтэй штэ. Тэрийгээ тэгээд харуулчингууд үнц нэгөө болчиход байгаа нь ойлгомжгүй. Яг нөгөө эрэгтэй хүний бэлгийн дур хүсэл гэдэг зүйл чи өөрөө асар их хүсэл шунаа штэ. Тэрийн зүгээр үнгүй хүччин гэдгээрээ үнц нэгүү гэсэн цаа цанаал яваад байд юм шиг байгаа. Гэхдээ миний үед бол тэр огтхон үнцэнтэй хамаагүй асуудал гэж боддог. Миний хувьд болохоор үнцэн гэдгийг би хүүс эдэртэйч хамааралгүйгээр зүгээр л хувь хүний үзэл бодлол гэж боддог. Илэрвэж тайлбарлах юм бол үзэл бодол болгонд өөрийн гэсэн үнцэн байгаа. Тэгэд илүү хүчтэй үзэл бодол нь сул дараа үзэл бодлоо буруу гэдгийг баталж нөлөөлж чадчих юм бол энэ нь л үнцэнтэй үзэл бодолтой хүн буюу энийг л би үнцэнтэй хүн гэж боддог. Би бол өөрөө яалтчгүй тийм үзэл бодлыг нэлээд чухалчилж авч үздэг бүр хүний сүнс гэж боддог байхгүй юу? Тэгэд миний хувьд бол жишээ нэг тийм лүүсер эрэхтэй эсвэл бие үнэлэгч эмэгтэйг үнцэнэгүү гэж хэлж чадахгүй. Харин өөрийн гэсэн үзэл бодлохгүй бусдын нөлөөнд амархан автчихдаг хүн, эсвэл үзэл бодлосоо байнга ургадаг хүн, эсвэл нэг хитгэн аргументал ялгчаар өчүүх үзэл бодолтой хүн гурыг бол би ямар ч үнцэнэггүй хүмүүс буюу NPC гэж боддог. Тиймээс миний хувьд бол тэр хитрус эго, нарциссистик дисордер үнцэнэгээд итгэцэн delusional эмэгтэйг, эсвэл тэр нийгмийн бидэн шахдаг, хийсвэр тодорхойлтыг ягштал хэрэгжүүлдэг хаагнас тэхүүтэй эрэгтэйг би үнцэнтэй гэж хэлж чадахгүй. Гэхдээ тэр миний шүүмжлээд байгаа нийгмийн хийсвэр тодорхойлтыг жишээ нь жинхэнэ үнцэн муу юм а гэдгийг баталж хамгаалж чаддаг байх юм бол би тэрийг үнцэн гэж хэл. Өөрөөр хэлбэл би гол нь тэр нийгмийн хийсвэр тодорхойлтыг л хэлээд байгаа гэхээс илүүтэй өөрөөсөө яагаад гэж асуулгүйгээр өөр өнцгөөс харах гэж бүр оролдохчгүйгээр масаа дагаж павбердэг NPC-нүүд л миний бохимлыг төрүүлдэг гэж хэлэх гээд байгаа. Гэхдээ нэрээ түрүү миний хэлсэн үнцэн гэдгийг тодорхойлж зөвхөн насан турш хүмүүст л хамаатай шүү. Түүнээс шал угаасаа амтэн эд юмс хүүхэд эдэрт бол үзэл бодол гэж юм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэд нар шууд үнцэн өгөх юм бол өрөөсгөл болчихно. За яагаад ингэс эдээсээ адуураад үнцэн эдрээ болоод явчих гэх юм бол Мимагийн тэр сцен тоглосноосоо болж тэгэж их зовж тэгэж их стресстэй шалтгаан ертөөл тэр фэнүүдийнх нь тэр нийгмийнх нь өөрийг нь үнцэнэгүү болгож харж байгаа харц. Өөрийг нь ч гэсэн багаас нь тэгээд хүмүүжүүлсэн болохоор сүултээ өөрийгөө ч үзье ядаад өөрийгөө шин гэдгийг ойлгохоо болоод бодит байдал дүр хоёроо хольж солиод нэг ясандаа сэтгцийн хувьд эрүүл босолоод эхэлдэж штэ. Энэ бүгд нь тэр нийгмийн гаргаж ирсэн хийсвэр үнцэн гэсэн хэд баригдмал токсик тодорхойлолттой холбоотой гэж бодож байна.
Энэ тодорхойлолтоос олж бас олон янзын токсик стандартууд гарч ирж байгаа юм л да. Жишээ нь эрэгтэй хүний үед бол чи зовлонгоо хадгалах хэвээр, чи өөрөө л зовох хэвээр, уйлж байгаагаа сул талаа харуулах хэсгүй өдргээл те. Эмэгтэй хүнд болохоор тэгэл багаас нь л нөгөө хараал хийж болохгүй, ийг болог бардам зантай байх хэвээр, банк хөрх харагдах хэвээр, бие зүг авчих хэвээр өдргээл. За мэдээж бие буруу авчих бол бүдүүлэг ойлгомжтой. Гэтэ тэр бүдүүлэг байгаа шалтгаанаа буюу яа тийм би бүдүүлэг байна гэдэг үзэл бодлоо ягштал тайлбарлаад хамгаалж чадчих байх юм бол би тэр эмэгтэй хүндлэн. Одоо миний яриад байгаа зах зугаас нь ойлгосон баг те. Би сая ихтэй нийгмийн стандарт ярьж байгаад яагаад дахиад үзэл бодол идэрлөө орчоо. Миний итгэжсэн юм нөгөө юу аахгүй юу? Ерөнхийдөө тэр нийгмийн токсик стандартуудын өөдөө сэрж зогсоод өөрийнхөө дүрмээр амьдрч чаддаг хүчтэй үзэл бодолтой хүмүүс байдаг. Гэвч мим харамсалтай тэдний нэг биш байсан болохоор л тэгж их зовсон гэх гээд байгаа. Яагаад гэвэл Мима гэдэг pop idol дүр болон Мима гэдэг хувь хүн хоёр бол өөр штэ. Гэвч Мимагийн тэгж их өөртөөхөө зөрчилдөж өөрийгөө үзий ядсан шалтгаан нь Мима тэр фэнүүдийнхээ үүсгэсэн төгс дүртэй хит автаад жинхэнэ өөрийгөө буюу хувь хүнээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад исэн буюу Мима маань ерөөхдөө өөрийн гэсэн хувь хүний үзэл бодол байхгүй. Мимагийн тэр pop idol дүрэл би ийм л байх хэрэгтэй гэж өөртөө програмчилж байгаа байхгүй. Гэвч Мимагийн дүрэн л бол угаасаа л нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, фэнүүдтэй ч гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн нэг ёсондоо төгс гэж хэлж болохоор фигюр байгаа штэ. Харин Мима гэдэг хувь хүн нь бол угаасаа мэдээж төгсөж чадахгүй. Тэрийг л манай хүн ойлгож чадахгүй, тэрийг л манай хүн хүлээн зөвшөөрч чадахгүй өөрийгөө жигшээ шаналаад байна гэж би харсан. Гэтэ ер нь ганц олонний танил хүмүүс л дүр үүсгдэг биш. Чиний гаргаж байгаа үйлдэл шийдрүүдээс шалтгаалаад хүн болгоны толгойд чиний нэг дүр үүсчдэг. Тэгээд тэр дүрнүүд нь мэдээж аль нь ч чамтай 100% таарахгүй. Яагаад гэвэл хин чамайг өөршигч нь мэдэхгүй. Гэтэ ер нь хүн өөрийнхөө үүсгэсэн бие гэсэн дүртийгээс хүртэл 100% таардгүй шүү дээ. Сэтгэл хөдлөл гинтийн зүйлсүүдээс шалтгаалаад заримдаа чи өөрийнхөө төсөөлсөн байсан дүрээсээ төсөөр зан гаргаад би юу хийчихвэ гэдэг дараа нь харамсах үеч гардаг. Тэгэхээр чи өөрийнхөө хувь хүнтэйгээ хүртэл 100% таарахгүй байхад бусад хүмүүсийн толгойд тоглоулах гэж байгаа төсөөлөлтөө энэ өөрийгөө тааруулах гэж оролдоод хэрэггүй гэдгийг Мима эртхэн ойлгох хэрэгтэй байсан байх. Миний хувьд л хэм бол хар мянган дүр байгаа штэ. Их тесрэлтийн дүр байна, Чикарогийн дүр байна, найзуудын толгойн дах чахваагийн дүр байна, гэр бүлийн толгойн дах бас өөр нэг чахваагийн дүрч байна. Аль нь ч миний бүх сул талыг тусгаагүй, аль нь ч миний далд төслүүдийг гаргахаагүй, аль нь ч миний бүх шинжүүдийг агуулаагүй. Энийг үзэж байгаа бүх хүмүүсийн хувьд ч гэсэн адилхан штэ. Магадгүй анимын нэр нь ч гэсэн үүнтэй л холбоотой байх. Төгс синхэр буюу энэ нөгөө фэнүүдийн толгой дах төгс айдл Мимаг илэрхийлж байгаа юм болов. Харин тэр төгс Мима болох гээд болж чадахгүй байгаа тэр үргэлжлэлтэй Мимагийн зовлон шанал тэмцлийг маш хурц улаан өнгөөр төрсөлсөн гэж бодож байна. Угаасаа перфект лүү бол тэгэл постэр дээрээ тийм гоё чийл өнгөтэй байгаа хэрнээ. Аним нь бол тэр чигтээ л аягүй хурц тийм saturation нэгтэй бас голцоо улаан өнгөнд харагддаг шүү дээ. За тэгээд анимын хувьд бол угаасаа л бүр бусад анимуудтай харьцуулшгүй хөрмөц зураглал хий, харьцуулшгүй хөрмөц найруулгатай. Эн чинь бүр 1997 оны аним шүү дээ. Магадгүй Япончууд өөрсдөө нэг тийм сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй хүмүүс тэгээд зөвхөн уран бүтээл гэдэг зүйл нь л өөрийгөө илэрхийлэх ганц боломж нь байдаг болохоор ингэж хайр найргүй хурц бөгөөд маш бодиттой ор гаргаж чаддсан болов ч гэж бодсон. Яалтчгүй үнэхээр реалистик. Жишээ нь перфект дүрээс өөр аним дэр бол ер нь л царай мотой дүр айгүй хавар штэ. Ир имгүүд улсах дүр гол дүргүүд бүгд нэг тийм үнэн панаалтай царайлаг гүлгнүүд байдаг. Харин перфект лөө бол яг тийм бодит хүмүүс шиг. Бодит хүмүүсийг 2D дээр төсөрч харуулах юм бол яг тэгжил харагдах байсан байх гэмээр айгүй реалистик төрсөлсөн. Ганц гаднах төрөгч биш. Жишээ нь тэр нөгөө хүчнэтэг сцен дээр хүчнэтгэж байгаа жүжигчдэн за өстэй уучлаарай өөр аргагүй болохоор л хийж байгаа шүү дэргээл те. Угаасаа бүх хэрчүүд тийм айс бол биш шүү дээ. Ерөнхийдөө тэгээд ууг нь бол эмэгтэй хүний зовлон, эмэгтэй хүний эрхийн талаар туссан хэрнээ тэрийг харуулахдаа тийм илт ирчүүдээ хит үзий ятсан те. Man Hating шин чанараар анзаарагдаагүй. Одоогийн кинонуудаас ялгаатай нь. Яг уу магадгүй 1997 он болохоор нөгөө феминизмын 4-р давлгаа нэхлээгүй. Феминизм гэдэг үг нь өөрөө хүйсийн тэгш ирэх буюу яг үндсэн утгаараа байсан харьцангуй хэлт үе болохоор ийм байж болно. Одоо л угаасаа мисандризмээс ялгаагүй цэвэр man hating үзэл болсон шүү дээ. Тэгээд бас сценаристийн анимаас ямар нэгэн буруутай хай гэхээр айгүй хэцүү. Мэдээж Мима бол тэр нийгмийн дарамт шахалтаас болж өгсөн ямар ч гим зэмгүй цэцгшгэл охин. Тэр цэцгэн сүүдээр тусгасан найруулагч зохиолч эдрийг нь буруутгах гэхээр тэд нар чинь басад ажиллаа хийж байгаа хүмүүс.
Тэр кино хийх гэж асар их хүмүүсийн хүч хөдөлмөр мөнгө эргэлдэж байгаа болохоор киногоо аль болох тийм entertainment байлгахыг зорино. Хүмүүс гэдэг чинь өөрсдөө тэгэл тийм драма хэрүүл зодон хүчирхийлэл зовлон шаналл идэр үзэж ижил entertain болдог. Айгүй муухай төрөл зөө штэ. За тэгээ цаашлаад румыг буруутгах ихээр цаа чин бас л сэтгцийн үед ирүүл бус хүн нөгөө стокерыг буруутгах ихээр тэр нөхөр чинь бас л руми толгойхоо эргэлүүлсэн бас л нөгөө нийгмийн хийсэр үнцэн гэсэн тодорхойлолтоос олж хит lonely болцсон өрөвдөлтэй нөхөр. Руми тэрнлүү яг мим ашиг мэйлчээд ангууд утга учиргүй амьдрал нь утга учиртай болох гээд байгаа өчүүхэн ч болтгой найдлага мэдрэгтэл шууд сохроор тархиа угаалгуулаад тийм инсэн олчж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ аним дээр яг нэг дүрт хамаг бурууч ихэд өрүүлэх гэж оролдоогүй нь айгүй таалагдсан. Бод амьдрал дээр ч гэсэн туйлын буруутан гэж байдгүй, айл талаас архаа шалтгаалаад бүх юм өөрчлөгддөг. Перфектлөг айгүй реалистик гэж хэлээд байгаагийн бас нэг шалтгаан бол энэ. За тэгээд аимшигын анимийнхаа хувьд ажиллаа сайн хийж чадсан уу гэвэл би чадсан гэж хэлнэ. Яг хоо сая үзэхэд бол харьцангуй гайгүйсэн ч гэсэн 5-6 жилийн өмнө анх үзэхэд бол бүр үнэхээр ч их үз сөргөм. Ялангуяа тэр Left X гэдэр бол надад бүр нэлээд хэдэн жилийн драма өгсөн. Магадгүй сая нэг амар санагтаагүй шалтгаан би өмнөхөө бодвол бодит амьдралын мөн чанарыг арай илүү таньсан байсан болохоор юм болов ч гэж бодсон. Гэтэ яг хуу эмэгтэй хүмүүс эсвэл үнэхээр шизофрен өвчтэй хүмүүс үзэх юм бол илүү relatable санагтаад улам амар болж магадгүй л ах л та. Яс тэгээд ерөнхийдөө саяны ярьсныгаа бүгдийн дүгнээ тайлбарлах юм бол би хувьдаа нийгмийн үнцэн гэсэн хийсвэр тодорхойлтыг сайшаадгүй. Миний хувьд үнцэн гэдэг нь үзэл бодлоор илэрхийлэгдэнэ. Яагаад гэвэл үзэл бодолтой хүнийг л би NPC биш player буюу зүгээр амьд байгаа биш яг амьдарч чадж байгаа хүн гэж хэлнэ гэж боддог. Тэгээд чи өөрийнхөө хин нэгний толгойд тоглогдож байгаа дүр буюу хин нэгний дураараа зохиосон дүрд өөрийгөө тааруулах гэж зовлохгүйгээр өөрийгөө хүлээн зөвшөөрч чадчихвэл тэр л үзэл бодолтой илүү их итгэдэг, илүү хүчтэй үзэл бодолтой болсны хамгийн гол шинж гэж бодож байна. Заац тэгээд Perfect Blue-гийн хувьд миний шинжилгээ ойлгосон зүйлс бол эднэр байлаа. Миний дүгнэлт туйлын зөвч гэж хэлж чадахгүй, зохиолч хэлэх гээд байгаа санаач ин гэж хэлж чадахгүй. Тийм болохоор та нар хөв хүрнээ дүгнэлтээ ийгээд миний алдаа оноог доор бичээд явбал би ч баярлна, миний comment section ч баярлна. Тийм бол тэр first их цэцэрлэг мөн өдр гэсэн комментуудыг доош нь оруулчихна гэсэн үг. Их том боёо. За тэгээд хэрвээ та anime, manga, webtoon дээр сонирхолтой бол эсвэл зүгээр л намайг дэмждэг бол миний группт нэгтээрэй. За тэгээ баяа.